1 минут байхгүй гэж би хэлсэн. Оюу толгойн туузын гишүүд цалингаа хэлж өгөөч. Дааган болд гишүүн хэдэн төгрөг авдгийг, хэдэн доллар авдгийг, утга чулуу хэдийг авдгийг хэлж өгөөч. Төсөв хэлэлцэж 16 оны төсөвт 11 тэрбум долларыг нөгөө эхнэр 11 тэрбум төгрөгийг нөгөө эхнэр нөхрийн компанид шилжүүлэхээр тусгасан байлээ. Харин одоо төсвийн байгууллагын цалин хасаж 2 тэрбум хэмнэх юм байлээ. Энэ ямар учиртай ямар ажил үйлчилгээ авах гэж байгаа юм? 11 тэрбум төгрөгийн төлөө тэр хоёр эхнэр нөхөр хоёр юу өгөх юм бэ гэдгийг хэлж өгөөч. Хөрөнгө оруулалтын гэрээ бол үндсэн баримт төчиг. Энэ бол арбитрийн шүүхтэр очино. Түүнд суурилж тээзүг хийдгээ. Дааган бол дараа та энийг ойлгох ёсгүй. Та тэднийг ойлгох ёсгүй байхгүй юу? Риотинтог. Эхлээд Монголоо ойлго. Эхлээд цэцэрлэггүй сургуульгүй байгаа хүүхдүүдэд ойлго. Хавдраар өгч байгаа энэ үе олон хүмүүсээ ойлго. Тэг гэж таныг тэнд өндөр цалин өгч суулгаж байгаа юм. А та ойлгосон бол энэ асуудлыг ойлгохоос аргагүй юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулъя гэж хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрчлөлт оруулдаг юм. Тэрнээс биш та ойлгоод энийг өөрчилдөг байхгүй юу? Хоёрдугаарт бид нар энэ тээзүүд нь оролцоогүй. Хэрвээ би таны оронд байсан бол ерөнхий сайдаа уучлаарай Монголын тал тээзүүд огт оролцоогүй. Та нар Канада, Америкийн, Австралийн компаниараа хийлгсэн. Та нар энэ хятадын нутагт энийг тооцохгүй яасан бэ? Уучлаарай. Энэ бол бидний бизнес биш. Та нарын хариуцах асуудлаа гэж би хэлэх ёстой байсан юм аа. Тээзүү хөрөнгө оруулалтын гэрээгээр 4 тэрбум долларт багтааж энэ бүхнийг хийн гэсэн одоо 8.4 тэрбум долларын та нар баталгаажуулсан байна. 4.4 тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ бол 9 их найд төгрөг. Монгол улсын өнөөдрийн хилэлцэж байгаа төсвийг 1.5 дахин нугалсан их мөнгө. Ийм мөнгөний тухай бид нар ярьж байна. Энэ мөнгийг зөв зүгээр гадаадынханд өгөөд явуулаа гэдэг эрхийг танд олгоогүй. Тийм учраас таныг огцруулах ёстой. Өтөр түргэн огцруулах ёстой гэж байгаа юм. Тээзүү 15-ыг чинь би харсан. Тээзүү 15 чинь энд бүгдээрээ байж байна. Шууд бус зардал нь 4 дахин, 6 дахин, эзэмшигчдийн зардал нь 4 дахин, валютын тооцоолоогүй өөрчлөлтгээд бас одоо 100 гаруй тэрбум, зардлын болзошгүй өсөлт гэж 2 дахин ихийг төсвөлсөн байгаа юм. Тэр ажлын хэсгийн мэргэжилтнүүд бүгдээрээ энийг гаргаж өгсөн. Та нар яагаад энийг харж үздэггүй юм бэ? Яагаад энэ тэрбум доллар зөв зүгээр хүнд өгөө явуулж идэг юм бэ? Бид нар тийм баян юм уу? Та нар дэндүү сэтгэл зүрэхгүй байна. Өчигдөр би Бямсайхан дарга ярилцлагыг уншсан. Мөнгөний нэг л хэллээр ярьдаг тэр хүмүүс. Өнөөдөр 17-аас 18 банкыг Монголын оюутлогыг тавьж тууж байгаа юм байна. 15, 17, 8 толгойтой мангасын аманд хийж өгж байгаа юм байна. Энд хүүхдүүд сургууль цэцэрлэггүй хүмүүс хор тавдраг өгч байгааг та нар огт ойлгохгүй байна. Тэднийгээ маш сайн ойлгодог юм байна. Тээзүүгээ хүлээгээд авцсан юм байна. Тээзүү ёсоор нэгэнд тээзүү тодорхой болсон бол бид нар хизээ ногдол ашгаа авах вэ гэдэг маш тодорхой болсон байх ёстой. Монголчууд хизээ ногдол ашгаа авах вэ гэдгийг та нар яг одоо хэлж өгөх ёстой. За одоо ингээд нөгөө худлымыг 1000 дахин яриад тахаар үнэн болдог гэдэг. Уг нь бид нар хэдэн сарын өмнө 1.4 гэдэг энэ тооны тухай ярьдаг байсан. Сүүлдээ ярьсаар би таныг юм ярихад нэг ч үг дугаагүй та намайг дугаа сонсож байгаа. Одоо хэдэн сар ярьж байгаа 3.4 гэдэг нэг юм эд шидийн тоо гараад ирсэн. За өнөөдрөөс эхлээд 4.4 гэдэг тоо руу орж байгаа юм байна. Гүн чи тэрбум доллар штэ яаж ингэж худлаа юм шиг ингэж нэг яриан дээр нэг хурлаас нэг хуралд нэг үгнээс нэг үг рүү энэ тоонууд чи өсөж болдго юм бэ? Тийм байж болохгүй. Одоо ингэж цэвэр улс төр хийж байгаа учраас би уян гишүүний асуултанд яаж хариулахаа мэдэхгүй байна. Одоо би яг уянга гишүүн шиг ярих юм бол би одоо ийм ярихаар болж байгаа. Улс төрөө хийгээвэл яг уянга гишүүн шиг ярил. Одоо оюу толгойг 3 жил бид нар хөтлөсөнгүй улс төр хийгээд гүний уурхайг ерөөсөө явуулсангүй. Гүний уурхай явсан бол 3 тэрбум Америк долларын жишээлбэл биднэрт ашиг үр өгөөж бол ирэх ёстой байсан байна. Энэ юм явсан бол бидний тэр хүүхдийн цэцэрлэг сургууль барих ёстой байсан, эмнэлэг дээр явах ёстой байсан. Энэ юмнуудаа бид нар хизээ болох юм бэ гэд. Яг л ийм улс төр сонсогдож штэ. Энэ улс төр дуусахгүй. Ийм улс төр дуусахгүй. Тийм учраас би таны ярьж байгаа тоог шилжиж, таны 4.4 гэдэг хуурамч тоо. Тийм тоо хаач байхгүй. За юуны ногдлаа шиг анх 2009 оны гэрээгээр бол тавьсан байсан. Тэр одоо 2030 хэдэн онд орж байгаа үлээ. Тэр тоог нь хэлж. Яг тэгэхээр бид нар зээл авж байгаа. Цалингаасаа эхлээд хариул. Тооцд байдаг гişүү тий. Бид гурав. За Гамбол Бямсайхан отгочлоо бид гурав Эрдэнэ соёо толгойг төлөөлөөд Монголын 34%-ийг төлөөлөөд ажилладаг.
татвар юм умыг суутгаад бохроороо ярих юм бол манай цалингийн сан дээр жилийн 100 мянган доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Эрдэнэс оюу толгойн цалингийн сан биш. Эрдэнэс оюу толгой биш, оюу толгойн түүц. Оюу толгой компани туузад суусны шагнал Тий. $100 мянган. Тий. 3 хаана. Тий. 3-ны 1 нь 33 байхгүй. Жилд. За цаашаага бас өөр юм асуусан. За Ногдлоо шиг хэзээ. ногдол ашигны талаар хэлье. Тэгэхээр өнөөдрийн жишийн үндсээр тооцох юм бол одоо гүний уурхай ашиглалтанд орсноор нийтдээ 50 жилийн хугацаанд 47 тэрбум Америк долларын мөнгөн урсгалыг бол Монголын засгийн газар авна гэж тооцож байгаа. Тэр дундаа бол роялтинд 10.8 тэрбум доллар, нөөт болоод гайлын албан татварт 9.6 тэрбум Америк доллар. За бусад суудгалын татварт бол 2.8 тэрбум Америк доллар. Дивидендэд 8 тэрбум Америк доллар. За аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 14.5 тэрбум Америк доллар. За тэгээ бусад газрын төлбөр татварт бол 1.1 тэрбум Америк долларын одоо мөнгө урсгалыг бол Монголын тал авна гэсэн тооцоо байгаа. Ногдол ашигыг өнөөдрийн одоо тооцоогоор л 2037 оноос авахар байгаа. Тэгэхээр 27% байна.